За үчимэнд манайхаа эргчлээр саахын номын өргөнөөс явж байна. Тэгээд 5 гарагт явах өнөөдрийн уулна эргчлээр маань ягаад өнөөдөр даваа гарагт эхэлсэн бэ гэхээр ах маань хол аян замд мартаж байгаа учраас өнөөдөр яриагаа хичээгээд ахыгаа гуугаад тэгээ хийчихэж байгаа. Тэгээ яриаг хэлэхдээ ингэж эхэлчмээр санагдаад болж өгдөггүй. 3 сарын 14 15 болсон тоглолт. Энэ анх удаа Чингисийн музейд ийм тайз байдаг ч гэж анх удаа мэдлээ. Тэгээд юу гэдэг нэг ийм хүмүүст нэг ийм амьд байх гэдэг нэг яриа байгаа гэдэг шүү дээ. Тийм тоглолт болж миний хувьд. Тэгээд тэнд нэг гоё битсэн билээ л дээ. Фестер нэг ах тэр таны 3 юу тавьж тойл тавиад тэгээд хүмүүстэйгээ харьцаад ингэдэг тогшлоо гэх бүх юм боллоо. Тэр хүний нэг хэлсэн гоё үг байгаа. Хаанаас ирсэн мэдэхгүй юу хийх гэж ирсэн элчин сайд нь бол мэдж байгаа гэж. Надад их тийм яагаад ч юм нэг тэр их гоё үг санагдсан. Зүгээр би бол таныг нөгөө нэг хитэтсэн гэдэг ахыгаа магтчихар хүмүүс юу гэж хэлэх надад сонирн биш. Энэ Монголд яг энэ цаг үед нэг дор ялангуяа дүүн болж ингэж хамт байгаад үнэхээр ахаараа бахархах ингээд нэг хажууд нь ойрхон байгаад үнэхээр өөрөө ч ингээд хатаага байгаад их баярлж явдаг хүмүүсийн миний хувьд бол тэг хүмүүс төр долоо молоо яаж гэж надад огт сонирн биш. Энэ Монголд 3 сая 500 мянга дотор байгаа. Өстөр нэг ялцгаа одон л гэж ахыгаа халтгийг. Тэгээд энэ бүх үйл хэрхийг энэ бүх уран бүтээлийг ингээд амжуулж явна гэдэг. Үнэхээр хитэтсэн авьяас, хитэтсэн эр зориг, хитэтсэн мэдлэг чадвар байдаг л ах гэж ахыгаа бодож тоож хажууд нэг ойрхон байхыг хичээж явдаг л таах. Тоглолт таны өөрөө чинь сэтгэл тэр хүрв. Хөл эндээс яриага хичээж таа. Үдсэн тэнд байсан хүмүүс их л өндөр таашаал авсан юм шиг байна. Миний өөрийн үнэлгээгээр бол миний одоо харж байсан харц одоо тайсны тавил байдаг юм уу? Нэг дуунаас шилжилт шүлэгнээс дууруугаар оролт өнтер яг гүйцэд бол надад хүрээгүй. Жохон чамлсан өөрийгөө. Гэхдээ нэг том нээлт болсон. Тэр нь юу гэвэл нөгөө хөгжмийн бүх найруулгуудыг шинээр хийлгсэн учраас тэрэндээ одоо тасах, тэрэндээ ойртох, тэр одоо хэмнэлийн дараа миний орох оролт энэ тэр бас жохон андуурах тал руугаа нэлээд орсон учраас өөрийгөө чамлж байгаа хэрэг. Тэгвэл манай тэр Дорзовдын инк бол тэгээд тэр зохиолч хүн шүү дээ. Тийм баг. Зохиолч хүн. Тэгээд сэтгэлгээ бол арай ондоо. Тийм гарал нь бол манай өмнө бас гаралтай. Тэгээд инкчийг тань шүү дээ. Манай намайг одоо их хурлын тийм. Төрс ахна. Тийм үү? Тийм. Надтай одоо нас жатсан хүн. Тийм байлээ. Тийм. Тэгээд бид нар бол ингээд байн уулзаад байдаггүй хэрнээ уран бүтээлээрээ сэтгэлгээгээр ингээд холоос харьцаж байгаа уураг тархины бие нэргээ шимж хандж байгаа хандлага бол нэлээд дөтгөж би дотор боддог хүн. Тийм ээ. Ягаад гэвэл нэлээд олон жилийн өмнө бараг 20 жилийн өмнө гэж хэлж болох байхаа. Тэр Америкт нэлээд хэдэн жил амьдарсан хүн энэ бол өөрөө. Тэгэхээр нэг нэлээд одоо давлаантай тийм үү нэг 100 муу татсан байртай манай ажлын өрөөнд орж ирээд тэр үед би нэг Азийн бардам нэлгээ Чойнмын том найрагдлыг өөрлөгч монголчууд хүргэсэн байсан хэрэг. Нөгөө цагаан сарын юунд нь очоод Азийн бардамлыг хэлсэн. Тэгээ тэр үед нөгөө байн санаа алдах гээд энэ лавсранган шүлэг тэний Жансын руугаа хөгжим тэр дууг дуулууллаа. Өөр Монголч шүү дээ цагаан сарын нэвтрүүлэх. Тэгээд надаар тэр Чингис хааны говцтой Чингис хааны дүрээр Азийн бардамлыг хэлүүлье гэж. Тэгээд одоо сургуультан дээр дасгал одоо дадалжуулах гэх юм уу. Тэрэн дээр хэлүүлэх юм болоод хэлсэн чинь өнөөдөр ч огшин өстэй. Бараг өөр өстэй Монгол. За энэ хэрэг өштгэнгээд яг нарийн одоо
бичлэгэн дээрээ бол байн санаа алдахыг дуулуулчаад нөгөө найрглыг одоо болиулаад тэгээд одоо болчихсон бол яачих юм бэ гэж шахасан байгаа буцаагаад авчлаа. Тэгээ байж л одоо таныг дусд нь бичнэ. Даанч дусд нь бичлээ. Үзэгч байхгүй. Дангаар бичихгүй юу? Үзэгч байвал аюулгүй шүү дээ. Тэгээд дангаараа бичээд би чинь Азийн бардамлыг Жойномынхаа Азийн бардамлыг тэр үед нь хэллээ. Хэлэхдээ одоо эзэн хааны гоцтой, сахалтай дүрээр нь хэлэхгүй юу? За ийм боллоо. Тэгээ тэрийг манай нөгөө инк бол харжээ. Анх. За. Тэгээ харцгаа түрүү хэллээ шүү дээ. Миний өрөөнд ажлын өрөөнд орж ирээд нэлээд давлаантай тийм үү? Уран бүтээлчин чинь бол бас Монгод янз бүрийн одоо авиртай байж ирж шүү. Тэгээд би маш их баярлаасаа тийм ээ. Энэ одоо ингээд дэлхийд ирэх монголчууд тийм үү? Одоо Чингисийн бий болгосон монголчууд ингээд энэ Азийн бардамл, Жойномын Азийн бардамл гэдгээр чинь бол одоо жинхэнэ үндэсний эрхчлөө, жинхэнэ үндэстэй бодсон хүний үг байхгүй юу? За жинхэнэ огшиж монгол хүн гэдгээ мэдсэн тэр мэдрэмжийг үнийх шөглөө. Би үнэхээр баярлж байна гэж над хэлвэ. Тэрийг манай одоо мэддэг баг. Тэгэл ер нь дахиж уулзаагүй гэж байна. Тэгэл би дотроо пан гэдэг нэг том өгүүлэг өгдөг шүү дээ манайраа. Битгүй байна. Үгүй. Та нар паны гол гэдэг хэлсэн бид. Зохиолчийн хувьд бол юм ланжих байна. Тэгээ бүтээлээрээ өөрөн инк бол гэдгээс илүү тэр панангаар өөрийнхөө бүтээлээр ингээд уншигчд одоо үзэж харж байгаа хүмүүс танигдна гэдэг чинь тийм амарх юм биш. Тийм байна. Тэр бол аваашаа асуудал. Тэгээ тэр үднээсээ болвол байн уулзаад байдгүй хэрнээ ингээд тархины багтаан зүрх ойр байдаг. Ийм үгүй юм. Тийм байна. Тэгээ сая харин Данзунгийн Яматай чинь эхнэр нөхөр гэр бүлээр их ойр дотн байна. Тэгээ Яматай их дотн учраас Яма одоо ингээд үзээч энэ нөхөр юм их гэдэг ингээд ирж л дээ. Тэгээ ирж үзчихээд тоглолтын дараа бид нар уулзсан нэг тэмдэглэлтэд ингээд тэр чацуу магадгүй би чинь одоо хойнуудын хамгийн бага юм бэлээ л дээ 12 сарын 23-нд мөнгөсөн болохоор нэлээд одоо гөлөг хавцаа байх юм ба штэ. Тэгэхээр том нохойнууд чинь дээшээгээ одоо 6 сараар ах ч юм уу тийм байна штэ. Тэгээд би бол энэ бол надаас нэг сүрхий олон сараар ах биш байхаа л гэж боддог. Тэгээ тэрийг бичсэн байлээ. Би уншсан л да тэрийг. Тэгээд уншаад тэгээд би нэг юмд бол байхсан одоо хаанаас ирснийг мэдэхгүй. Тэгээд яах гэж ирсэн том тодорхой гэдэг бол том акцент өгсөн. Тэр бол сэтгэлгээний одоо тэр хүний өөрийн сэтгэж байгаа сэтгэлгээ бүтээлч хандлагын нэг том илрэл. Тэгээд эрхний биш энэ акшн. Энэ акшн гэдэг одоо миний аялгаугийн зохиосон Цэнтогийн минь чөлгийг бичсэн тэр том арамаас операд маягийн тэр аялгауг их айхтар ойлгосон байл. Тэгсэн байлаа. Тий. Тэгээд би бол бодохгүй одоо би өөрөөр биш нөгөө энэ колдорч бахархна үстэй. Ингээд юм харсан, уншсан, судалдаг ийм хүмүүс бол одоо харц үзэх одоо үнэлгээ бол ондоо байдсан байна л гэж харсан. Тэгээ надад бол том урам өгсөн. Тэгээд би тэр юм дээр бичсэн намайг ингээд том омоортуулсан гэх баярлалаа гэдэг. Тэгээ уран бүтээлч хүмүүс бол нэг ийм ойр байх сайхан байдсан байна л гэж. Би ахад нэг асуулт асуучих. Энэ та миний шүтэн нэг уншичдаг. Тий, чойно. Тий. Тэгээд дараас нь ээжээ гэж уулгаалтгаа дуулдаг шүү дээ. Тэг ах нь гарсангүй ахаад би гарсангүй ахаад нэг дуулчихийгээд ахаад дуулдаг шүү дээ. Энэ хүчтэй шүлэг юм а гэдэг. Найраг юм а гэж. Тэг миний шүтэн нэг та тэгжлээ дахиад дуулж байгаа шүү дээ. Тэр яагаад гарахгүй гэдэг байгаа нь юу суутахтаа үгүй. Би бас тэр үед л бодоо суужсэн. Энэ юмны мөн чанар руу орно гэдэг чинь энэ л байдаг юм байна да гэж. Тэр хэцүү. Жишээлбэл одоо чи миний шүтэнийг уншлаа гэж байна тийм ээ. Би уншааг байхгүй. Жишээлбэл би уншдаггүй. Миний шүтэн гэдэг тэр найрал чинь тэр чигээрээ дараа. Тэр чигээрээ том дүр байхгүй юу? Нэг ижигийн дүр. Тэр ижигийн дүр рүү хандах миний хандлага тэр миний шүтэн гэдэг том
драмын найрагдлын дунд амьдарч байгаа хандлага энэ төр бол том юм л да. Олон одоо орж гарцтай, олон хандлагатай нэг юмнаас нөгөө үйлдэл рүү шилжих мэлж гэдэг ланжгаар юм би. Тэгээд би буруу юм хийсэн байна л дээ. Жишээлбэл миний шүтээний өмнө ээжээ гэж уулга алдах гэдэг дуугаа байршуулсан бол зүв байх байсан байна. Тэгэхээр миний шүтээ найраглан хэлж одоо өгүүлж тэр найраглал дундуур амьдарч дуусаад тэгээд нөгөө дуугаа дуусгахаар нөгөө урдлынхаа үйл явдлаас гарахгүй байхгүй гарч чадахгүй тэр том эмгэнэл тийм ээ тэр ижигийн амьдрал тэр одоо хэцүү хэлмэгдэл долмогдол тийм үү юм дутуу мөхс байсан амьдралын тулд нэг муу ижи тэр олон өр хүүхдийн тэжих гэж яаж үйлээ үзтэй тэр олон хүнд аргалыг үүрч тийм үү бургасан аргатай аргалыг үүрч тэр устай хавчгийг одоо тийм ээ техник ингэж үйлээ үзэхээс гадна өөрөө айгаагүй дүр үзүүл сүхвэрэн сууж гэж байна шүү дээ. Тэгэхээр өөрөөсөө илүү тэр үлдэж байгаа урган бол өр хүүхд тийм ээ. Тэднийгээ сайхан болгохын төлөө бас өөрөө бүтэн байж үлдэхин төлөө явж байгаа маш том дараа. Тэр лөө их шингээд орцсон хүн чинь дараа нь энэ тайлгарлын дууг дуулна гэдэг бол айгүй хэцүү байхгүй. Тэгээ маргааш нь чи зөв олж маргааш нь би тэр миний шүтэн гэдэг найрагдлынхаа өмнө нөгөө ээжигийн дуу оруулсан. Манай Цэнтогийн одоо шүлэг миний аяын хийсэн эрх нялх аялгаа гэдэг дууныхаа дараа одоо ижим нэрхэн юмэд мааны мэднийхэм гэдгсэн яаж байгаа нь тэр вэ та гэхээр яахад нь багш минь бурхан багш намайг авардаг гэдэг ийм агуулгатай шүлэг би ээжтэй зориулж өөрөө бичсэн шүлэг байхгүй юу. Тэгээ тэр шүлгээ хэлээд дараа нь залгаад одоо ээжээ гэж уулга алдахад гэдэг дуугаан дуулаад маргааш нь үнэхээр одоо юу юм бэ тансаг тасархай хүү тийм болсон. Цэвэгч баах уулсан гэж хэлээ. Цэвэгч баах уулсан гэж хэлээ төвшөөх ахнаар. Тэгээ маргааш нь үдсэн шүү дээ. Тийм харин тэгжээ. Тэгээд олон хүнд гисэн. Тэгэхээр яг энэ зүгээр өөрийгөө өмөрч байгаа ч юм биш, өөрийгөө онгорож байгаа ч юм биш. Тэр нь одоо ингээд миний хийж байгаа энэ уран бүтээлийн цэнгүүн гэж хоёр өөрөг байна. Цэнгүүн гэдэг бол тайзан дээр болж байгаа сонгодог шиг нь хэлж болно. Цэнгэн гэдэг нь одоо ингээд банкад маягтай хуучна тийм үү? Арихаа уруу тамхи дотноо аяг цагаа хоолой хэднүү тэр дундаа бүжиглэнүү нарийн тэр нь бол цэнгэж байгаа юм байна. Цэнгэж наргиж байгаа юм байна. Тайзнаас үзэж байгаа хүмүүсийг алга даших тэнхлэгөө барьж байгаа тэр одоо том үнэлгээ том ур чадварыг бол цэнгэн гэж байгаа юм байна гэж. Би ингэж боддог. Цэнгүүн гэж. Тийм. Цэнгүүн зөнгөө хоёрын ялгаар манай галшаах тэгж хэлсэн надад. Тэгэхээр миний одоо нэрлдэг одоо цэнгэн бол энэ юм аа гэж. Тэгээ маргааш нь арай та нарын одоо урд өдөр нүцээс маргааш арай ондоо болсон. Ондооноор барах болсон. Гэтэ эхний тоглолт маргаашийн одоо тоглолт хоёр бол хоёр өөр тис ондоо болоогүй ахуулга нэвэрээ байгаа. Гэхдээ нөгөө миний хувьд хандж байгаа хандлагын хувьд алд хоног зөндөө юм би. Одоо жоохон пауз авч юм уу. Тэр нь юу гэхээр зэрэг манай анир pop оркестрийн найруулагч хөгжмийн зохиолч Польшо хөгжмийн зохиолчийн сургууль төгссөн одоо миний уран бүтээлийн найз гэж бол миний уран бүтээлийн дүү гэж болно. Одоо миний найруулсан бүх том бүтээлүүдэд оролцож байсан учраас миний найруулагчийн зүгээс бол шавь гэж болно ч юм уу. Тэр хүүхэд маань одоо богино хугацаанд энэ хөгжмийн бүх найруулгуудыг хийсэн. Тэгэхээр нөгөө хөгжмийн найруулгуудаа тохирч бүтээлээ хийх явдал чухал шүү дээ. Тэрэн дээр нэлээд толгой ирсэн учраас нэлээд одоо сурамгай хувьд бажиг дуулсан их гоё болсон. Тэгээд та нэг хүмүүс алга ташгаар жоохон дургуй талтай байгаа. Би гайхгүй юу. Урлагийнхан ч суугаад бороо оруул орсон шөөгөр яавал алга ташуул таш маш гэдэг нэг олон юм яриаддаг. Таны тоглолтын дундуур ч нөгөө хүмүүс өөр ирэхгүй ингээд баярлсан даа гэдэг юм уу. Жишээнд ингээд нөгөө нэг юмд уусч ороод сэтгэл хөдлөлөө илэрхийлж байгаа илэрхийлэл байхгүй. Тэгсэн чинь та
За нэг алгадчихж яах вэ? Ингэж тийм. Тэгэд тэр ямар нюанс вэ? Ер нь өштэй алга дашилтанд хөөрвөл чи өөрөө алга болно гэсэн үг. Аа. Чамайг алга тушаал хөөргөөд байвал чи сүнж байгаа гэсэн үг. Аа. Миний одоо уран бүтээлч хүний хувьд хандж байгаа хандлага философи энэ. Аа. Чи тэр үзэж байгаа хүнийг ялаа суугах чимээгүй амьсгалаа чагнаж алга таших тэнхлэггүй болтлоо байж чадах чадварын тэр хүнд үлдээж байгаа бол за чи сая бол уран бүтээлч болж байл гэж үздэг. Тийм юм. Тийм учраас би алга дашилт нэлээ. Тэр чи ухаан орсон шинж байлгүй тэг хөрхий. Талдаа. Тэгэхээр би сая Хинтээ аймагт нэг өчөд нэг залуу уран бүтээлч дуучны уран бүтээлийн цангууд оролцоод ирсэн л дээ. 600 хүний танкамтай дүүрэн байсан. Сайхан дуучин байна тэр хүүхэд. Тэгээ тэр дунд одоо мэдчилгээ төвшүүлээд орохгүй юу. Тэгээд дорны цагаан саранд дуулж гарч ирэл миний шүтээ явна шүү дээ. Тэгэл би хүнийг шүтдэг, би эмэгтэй хүнийг шүтдэг, би ээжийг шүтдэг гэж хэлсэн чинь юм нурчмаг гэрмээр алгадшаал. Тэгээд миний толгойд бас бүх юм надаас өргөцсөн алгадсан. Ийм хортой байхгүй дээ сэтгэлийн үед. Тэгээ би бодлоо өөрөө зохиодлоо бардггүй. Тэгээд сууж байгаад өөрөө эхнээс нэхлээд яваад тэгээд миний шүтээ найрагл бол тэр үед яг зинхэн бөөдрөхөөр амьдарч чаддаг байхгүй. Тэгээд тэр бол бас миний буруу байхгүй. Ойлгож байна. Одоо миний тайзан дээрээс одоо хандж байгаа хандлага буюу гаргаж байгаа гаргалгааны буруу. Тэгээд сая одоо чиний үдсэн та нарын үдсэн тэр энэ саяны тоглолтын дээр хоёр дахь тоглолтын дээр тэр нөгөө би эмэгтэй хүнийг шүтдэг, би хүнийг шүтдэг, би ээжийг шүтдэг гэдгийг яг доожийн тааруулж хэлвэл хүмүүс ойлгохгүй. Доожийн тааруулахгүй хэд сэтгэлийн хөдөлгөөнд тулгаад өргөөд өгчих юм бол алгадчихна хүмүүс. Тэгэхээр хүмүүс алгадах хэсэг нь надтай холбоотой. Миний алдаатай холбоотой. Тайзан дээр байгаа хүмүүс. Тайзан дээр амьдарч байгаа хүн. За нэг дуудуулаад манай хаан гээд хөөрөөд алгадашуулаад тэгээ алгадчихтны өөрөө баярлаад энэ алгадчихж байгаа явдал бол миний үнэлгээ гэж бодоод тэр хүн тэр үедээ л умманы үднийх болж байгаа гэсэн үг байхгүй. Өөрөө мөхөж байна гэсэн үг. Тэр нэг том бүтээл хийхэд нөгөө үжиж байсан мянган хүн алгадашихгүй сонсч чимээгүй байж гэмээ би тайзан дээр үнцэнтэй амьдарч байна гэсэн үг. Уран бүтээлч бай гэвэл тэгж боддог. Зүг. За тэгээд энэ маш сайхан яриар ингээд чааш нь өргөжлөмөр юм. Гэвч хоёулынгийнх нь ярих яриа эрхчлөөний тухай ярих гэж байгаа. Мэдээж энэ үнцэнтэй эрхчлөөний тухай. Ялангуяа тэр толтой харьцаа таны цаагаараа хэлж байгаа үг гэдэр бол маш үнцэнтэй байсан л да тэр үед надад. Тэгээд энийг тухай задлаад ярил зөндөө ярих болох гэдэг. Тэгээд жоохон яриагаа нэлээ доошлуулад гэх юм уу. Нэлээ доод түвшинд авчирч байгаа юм ярих гэдэг л та би. Юу гэхээр энэ өнөөдөр их хурл нээлтэлэлт тэгээд энэ нэг та хэлдэг штэ энэ чинь нэг бахан галзуу хүмүүс орчирсан юм шиг юм яриад л ингээл одоо их хурлын дээрээс хурлын дарга нь хувийн хвшлийнх нэг одоо энэ хүнд үед нь ингэж орхихгүй бол татварыг багасгаж ингэхгүй бол хувийн хвшил маань баалгаж байна. Одоо энэ эдийн засгийн хямралыг хувийн хвшлийнхнэрээ даваад гарна л гэл нэг нөгөө талд засгийн газраа дэмжиж 14 мега төслийн явуулахын төлөө засгийн газраа дэмжиж ажиллах хэрэгтэй. Энэ хоорондоо учир замбраагүй ийм яриануд боллоо л та өнөөдөр мэдээж үд шамжаагүй байлгүй. Тэгтэл нөгөө нэг танаа нутгийн нөгөө хүүхэн байдаг ч мөнх байсгал ингээд тэр хүүхэн чинь гарч ирээд бас л МСС-ийг ингээд шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэр гарцсан юм байна. Засгийн газраас 204 тэрбум төгрөгийг илүү татварлаад авцсан байна. Засгийн газар нь тэр мөнгөө МСС шүүхтэлцээд МСС-ийн тал шүүхийн шийдвэр гарцсан байна. Энийг хурлын тогтоолоор хүчингү олгож энийг нэг талд нь багтаана гэх юм. Нөгөө нэг шүүхийн гаргасан тогтоол шийдвэр шүүхийн гаргасан нөгөө нэг шийдвэрийг үгүйсгэх ийм хандлагатай юм болоод ингээд ийм сонин галзууд яриануд өнөөдөр ч ингээл явлаа л та. Хоёул би тэгээд таныг албаар доош оруулъя гэж яриад байгаа чинь энэ хэмжээний доош ороо яриа хоёул ярих юм байна л гэдэг.
Тэгэд ийм хэмжээний та нэг лавц хэсүүгийг хэлдэг штэ. Их эрдэмтэд төр барьж ивэл тэнд юу байгаас хүмүүс үл мэдэж амьдэрдэг гэж тийм ээ. Суутнууд. Тэгэд яг тэр одоо нөгөө нэг өмнө самууд одоонууд далайн хятад руу орох хэмжээний их хурлын гишүүд засгийн газрын болцсон юм шүү дээ гэсэн эмзэгэл төрлөө өнөөдөр яг үнийг хэлэхэд ахаа. Тэгээ эндээс хоёлоо яриагаа эхэлчихэж чадахгүй юу? Юу нь яагаад ингэж юм галзуу шийдвэр гаргаад байна? Та тэрийн нэг гоё лаутсын хийж хүүхдүүд нэг уяад нэг тайлбарлаад яривал сонирхолтой байх болов. Тэгээд хоёлоо яриа энэ төвшөнд яриа. Өнөөдөр бол одоо яагаад тайзны уран бүтээл хийхдээ би толь тавьбаа гэдэг чинь наадтай холбоотой л да. Аа. 3 толь байгаа. Тэрийг Инколд айхтар мэдэрсэн байна. Тэгсэн. Би чинь тэр толин дотор тайзан дээр сууж өгнө гэсэн бичсэн мэлээ. Тэг. Би яг энийг хэлэх гэсэн байхгүй юу? Тэр толиор юу хэлэх гэсэн бэ гэвэл толин дотор чи байгаа тийм ээ. Тэг. Чи юу харна тэр чин толинд буун. Чи нүүрээ авгаасан байна уу, угаагаагүй байна уу? Толь өөрөөсөө хүний хоорохгүй шүү дээ. Чиний байгааг хэлэн тийм. Угаагаагүй чинь хэлэн тийм үү. Тэгэхээр одоо өнөөдрийн энэ сонгогчд бол манай сонгогдсон хүмүүс бол сонгогчдын тусгал тийм ээ. Өөрсдөө толиндоо харж байгаа л гэсэн үг. Тэр мөнгө баясгалан байна уу, бат тулгын байна уу? Чиний л царай. Чиний сонгосон царай чинь тийм ээ. Чиний хайрсан хайр чинь сонгогчд. Тэгэхээр би бат тулгад юм уу, мөнгө баясгалан юм уу, одоо амар баясгалан байж байгаа. Тэднэрт их буруу өгөхөө болиё гэж бодож байгаа. Яагаад гэвэл чи тийм л хүн сонгосон. Хогчин. Би зориуд чиний сонгож байгаа царай чинь. Чи амьдралаа авруулах уу, алуулах уу гэдгээ сонгосон те. Чи алавчдыг сонгосон. Чи өнөөдөр дээрэмчдийг сонгосон. Чи хувилчдыг сонгосон. Чи худалч оюурдны гэдгийг сонгосон энтийхэн. Би одоо хэнтийг 5 сарын 17 тоглолтоо хийн штэ. Тэр миний тоглолтыг үүсгэн цөөрч болно л доо. Хадж байхгүй. Тэгэхээр хэнтийнхэн хэнийг сонгохоо харсан. Хэнтийнхэн хөрөсхийг сонгосон тийм үү? Тэгэхээр хэнтийнхэн бол хэмбэ гэдгээ л олж хар. Тэгэхээр Фридрих Хайнкийн нэг үг гэдгийг. Улс төрчдийг өөрчлөх гэж оролцсон дөрвөл сонгогчдын толгойг синхруулсан арай дээр юм гэж. Тэгэхээр өнөөдөр бид нар 90 оноос хойш бидний алдсан алдаа бол энэ л байхгүй. Сонгогчдыг чи өөрийнхөө хөвжөөг сонго, чи өөрийнхөө бизнесийг татврын дарамтгүйгээр хүн сурталгүйгээр гадна дотны одоо юу гэдгийг төр мөрийн одоо дарамтгүйгээр л явуулах сонголтоо хийж гэдгийг 90 онд бид нар нээс харамсалтай нь ойлгоогүй. Тэгээд тэр хүмүүсээ одоо юу гэдгийг хулгайч дээрэмчин болгож хувирсан. За тэгээд мөн чигрөөрөө байна уу, мөн бишээрээ байна уу гэдэг компани болж Монголд. Тийм ээ. Өнөөдөр бид нар биш энэ өнөөдрийн хөгжлийг бид нар чамлаад байх одоо утгагүй ямар юу ярьж байгаа юм. Өнөөсөө зүөхөө хар, зүөхөө харал та. Тийм ээ. Муу хамлаад байх хэрэггүй. Тэгэхээр одоо 30 гэр бүлгээл тэгж дээ энэ хачин технологи явж байгаа. Энд бол КГБ-гийн технологи хийж байгаа хонь нь одоо толгой хийж байгаа хонь Батулга тийм үү. Тэгээд тэрийг гүйцэтгэн биелүүлж урайлан дуудж байгаа тэр шар уянга би хэлж чинь нэртэй тэрүүлээрэ Баатар уяг нэмээд мөнгө баясгалан тийм ээ. Би бол нүүр бардам хэлээ. Бүр очир тодорхойгоор хэлье. Энэ хожим нь толгой дээр чинь буу хар харанга нүглийн хар харанга гэдгийг муу юмыг ийм юм боо. Энд эдгээр бол Монголын одоо төлөө явж байгаа Монголын эх орончд биш. Өөрийнхөө үн цэний төлөө, компанийнхаа үн цэний төлөө, ашигтай амьдрахын төлөө явж байгаа хүмүүс бол жинхэнэ эх орны чинь хамгаалж байгаа хамгаалагч. Би тэгж бодож байгаа. Тэгээ би мэдхгүй өнөөдөр юу болсныг ч би мэдгүй харахыг хүссэнгүй. Би танаас хараа. Юу хийж байгааг би гадарлаж байна. Юуны төлөө явж байгааг би гадар. Эхнээсээ би мэдэрсэн. Их хурлд энэ мөнгө баясгалан гэж хүүхэн ямар зорилгоор орж ирсэн, ямар хувилдаанаар орж ирсэн. Энэ хувилдаа. Дэлгэр сайхан энэ Батулгын төрөл хувилдаа. Одоо нэг нэр шигээ сайхан юм хийж юм гэж боддог. Тэр шиг бодлоо юм байхгүй. Би бол эднэртэй бол эдний явуулж байгаа бодлоготой хэзээ ч хэвлэхгүй. Гэхдээ эдгээр өөрсдөө дампуурна. Явах замд нь бүүсаатэй л гэдэг.
сүүл говьд хонин гөрүүл бол төрнө гэдэг нөгөө нэг кинонд хэлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан тэрлүү явж байгаа. Яг Аргентин шиг болно. Аргентин шиг болж нурж унжээж эргэж босно. Тэрс энэ мас ард түмэн хайртай ард түмэн биднийг ойлгохгүй. Ард түмэн тэр нөгөө өөрсдөө мал болгож байгаа хүмүүсээ л ойлгоно. Тэгэхээр би л хаана нэгтэй газар ард түмэн гэж байдгүй гэж үздэг хүн. Хүн л байгаагүй юм чи. Угаасаа байгагүй. Хүн л байсан нөхцөлдөө хүн тэр ард түмэн чинь хядлага үлжсэн байхгүй. Тэр Байсан нөхцөл нь тэр. Тэр. Тэг өнөөдөр би сая Цогтбаатар биш үү манай намын. Тэг. Тэднэртэй холбооны Дашнамжийн тийм Дашнамжийн Цогтбаярыг би дуудаж цагаах өөрөө тэгээд сүүл телевизээр нэвтрүүлэг хийсэн. Би тэр одоо 3 багц болж 30-30 минутаар гарах бах. Би явхаас өмнө ажил амжуулах гэж шүү дээ. Тэрний үг л надад уг нь падгүй тийм ээ. Тэгтээ энэ Монгол үргэлжлэе гэж байгаа бол Монгол үндэстэн ам бүхтэй оршие гэж бодож байгаа бол Монгол үндэстний бизнесмэнүүд хэнийг хараад тус сайхан амьдрыг гэж бодож байгаа бол хэрэгтэй гэж үтсэн хэрэг байхгүй юу? Тийм түүх нөгөө Батсайхан доктор маань хэлдгээр оюун санаагийн бүртгэлч бол тийм ээ ой санамжийн устгах юм бол үндэстэн байхгүй гэж. Самсрам гэдэг гадаад тэргийн сайдсан тэр хүний хэлснээр түүх өв соёлоо мэдэхгүй юм бол чи их оромж биш гэж тийм ээ. Тийм үүднээс Цогтбаатартай ярьлаа, сайхан ярьлаа. Би бол Цогтбаатараас гол юм нь бол ээж яаж амьдэрсэн бэ л гэсэн. Дашнамжил гэдэг хүн хэлмэгдэжээ тийм үү тань 64 онд. Тэгээд тэр хүнийг дагаад ар гэр чи яасан? Чи яасан? Чиний ээж ямар хүн байсан? Гэж асуухгүй юу? Тэгээд хамгийн сүүл одоо цэргийн газар ажиллаж байгаад тэр цэргийн зөвшөөрлөхгүй болохоор зөрчиж очоод ээжигээ үр дээрээ төвлөж байгаад өнгөрөөсөн байна л да Цогтбаатар. Тэр мөрийн ярилла Цогтбаатарын ээжийнх нь ах төрсөн ах өөрийнх нь ааваас нэлээд хэдэх гунгааж өгч хүний амьдралын тухай яриуллаа. Тэгээ би хэлэхгүй миний одоо зорж байгаа зорилго юу гэвэл энэ нэг хүний ард амьдралтай өвөө эми зүүр хүүхэд хань ижил яа тамлагдж байсан тухай яриулж байгаа. Тэгээ 3 бүлэг тийм нэвтрүүлэг хийлээ. Тэгээ удахгүй гарах байх гэж бодож байна. Тэгэхээр одоо өнөөдөр яг тийм тамлаа эхлэх гэж байна. Тийм ээ. Би одоо MCMC-г энд өмөрмгүй байна. Маагч үгүй миний 30 тэр гэрүүлийн компани юу өмөрөх хүсэхгүй байна. Тэгтээ тэд нар баялаг бий болгосон. Бүтээсэн. Татвар төлсөн. Тийм ээ. Ямар замаар яаж хүрснийг би одоо сонжоод өгөх шаардлага алгана. Ямар ч байсан Монгол улсад татвар матвар ийм юм болж Монгол улсын хөгжилд асар их өгөөж өгсөн байна. Тэгвэл өгөөж өгсөн лугаа энэ миний хийж байгаа компаниуд sorry одоо бид нар болёо. Бид нар картел байсан юм байна. Болчих. Та нарыг сонгуулах гэж ингэж тэр би зарлал нэгнийг гэх хэрэгтэй байхгүй. Тэг даалж хэрэгтэй шүү. Ууж хэрэгтэй. Улаан цаан зарлаад патга хаях. Энэ бол том revolution болно. Том эргэлт болно. Би бол одоо энэ хувийнхныг тэгээчээ гэж уриалах байна. Уриалах байна. Ингэж доромжлуулж яхаа орон тийм ээ. Өчнөө одоо баялаг бүтээгээд тийм үү вайшинс босгоо тэр донд нь Америк шиг Япон шиг явж шүү амьдраа тийм үү. Ажил орлого төвчнөө хүнийг бий болгож байна. Юу яаж байгаа тэр хайлтын тэнд чинь одоо ямар юм гэлээ ориг хэлж гинөө юу гинөө дэлгүүр болцсон ийм байсан юм хэзээ юм бэ? 4-р дэлгүүр далайн хадаан болоод хүнсний нэгийн үүдэн далайн хадаан болоод арх Америкны очор тэрийгээ саналт те. Би нэг дардаад тэгээд махан байна нэгээд юу гэдэг багцалдаг тийм ээ. Хувьтай юу цохоо тийм байсан шүү дээ. Тэгээ одоо өнөөдөр яаж байгаа гоо юм одоо цомооч ямар үнд хүрдэг юм тийм үү? Тэгээ харьцуулаад бодлоо. Тийм эрхчлөө гэдэг энийг авцарсан уулна. Одоо эрхчлөөгүй байхгүй болгоё гэж байгаа бол оюун урдныхаа үгэнд ороод хөрсгүйхэн гатвчанд багтаал мөнгө баясгалан билүү. Мөнгө баясгалан Батулга нарынхаа үгэнд орол явахгүй. Хогчин. Ер нь тэгээс гэж бодож юм би. Тэгээд эдний үгэнд орол явах шиг. Тулаа хулгай. Би энэ дээрэмчдийн засаг. Тийм, дээрэмч засаг тий яхаа. Дээрэмчд хулгайч алуучдын засаг. Би хэлж хүн алж байгаагаараа бахархдаг, хүн алснаа сурталчилдаг. Тий. Би юм хүмүүс шүү дээ.
Би харин Дарамигийн төлөвлөгөөг нэг охин сая тэрний нэг нэвтрүүлэг гарлаа. Ямар зоригтой охин бэ? Бүх баримтын дэлгэглээ шүү дээ энэ нөхрийн. Тэгсэн. Тэ? Тэр нөгөө замын биш өнөө махбал болов. Тэр махбал ч нэг махаллаач түүнийг. Тэгсэн. Тэ? Тэр нэг нэг даргаагаа доотлохын даргаыг тэр дарга нь төмөжмийн асуудлыг нээлттэй шүүмжлэх гэсэн мэдэнгүүтэй гэсэн байна те. Тэр боломааг сэтгүүлч яаж юу тийм үү? Бүгд ийм алгачд ийм дээрэмч цайцсан хулгайч нарын үгэнд ороод тэгээд нуруулна л үү? Гэхдээ би бол эрхчлөөг ийм байхгүй гэж үзэж байгаа хүн байхгүй юу? Тэгээд нэг түүхийн давтагдана гэдэг шиг нэг ийм л юм контраст харагдаад байна л да. Бид нар энэ хамсрангуй хэлдгээр түүх соёлоо ойлгохгүй байгаа учраас бус юмыг ойлгоход хэцүү болчиход байгаа. Бид нар дахиад тэр 30-аад оны ихэнх үеэс эхлээд тэр пилжтийн гиндэн Дэмэд маршал иргэл, Лүмби иргэл, Японы тагнуул иргэл ингээд нэг нэр зохиож өгөөл тэгэл тэдрийг нь үзэр агаал алж хятаал түүх эхэлсэн биз дээ. Одоо яг тийм юм. Элбэгдөрчтэй холбоотой элбэгдөрж гэж нэг дайсан Лүмби шиг тэгээ нэг тэр нөхрийг л алчвал Монгол улс сайхан болох гэдэг. Тэгэл би ч дайсан юм ч. Тийм сосроор мөч нэг дайсан. Тэгэл тэр хулгайчийг л алчвал үүлгээс нэг дайсаач тий. Энэ гурыг л алчвал Монгол улс гоё болох. Гүйлгэл алчих л та. Тэгэл гоё болно шүү. Тий. Тэгээд бол алуулахад бэлэн байна. Манай элбэгч бэлэн байгаа. Зүгээр бид гурав алуулахад бэлэн байна. Тэгээд жарахгүй юу? Гэхдээ тэгээд эн чинь юу болох юм бэ гэж хэлж шít. Тэгээ тэр урд нь амар тэгшин те тэгээд тэрийг хийлт. Би бол Батулга зориуд хэлий тэг. Бах нь бэлэн байна. Тэр мөнгө босголонгийн хүүхэнд хэлий. Тэгвэл би бэлэн байна хүүхээ. Гэхдээ танд юм өгч ирэхээр би бол эмзэглэж байна. Би яагаад эмзэглээд байгаа юм бэ гэхээр энэ та нар байхгүй болчиход энэ эрх чөлөө чинь байхгүй болчих шүү дээ. Тэгээд бид нар байхгүй болоод тэгээд энэ эдгээр эрх чөлөөгүй сайхан амьдрал. Би харин тэгж хэлэх гээд байгаа. Зориуд өнөөдөр би тэгж хэлье гэж бодсон. Гэхдээ эрх чөлөөгүй амьдрал. Эрх чөлөөгүй гоё амьдрахгүй тэр мөнгө босголон Батулга молгохаа бүх шиг долоогоод 90 мөний бүгш долоох ямар байдгийг тэрийг долоогоо амьдрахгүй юу? Би Монголын ард түмэн тэгж хэлнэ. Ард түмэн гэж байдаг гинлээ. Байдгийн гинлээ. Миний харуул байдгүй. Би бол байхгүй гэж хэлж ирсэн. Тэрэндээ үнж байгаа. Ард түмэн гэж байдгүй. Байгаачгүй юм бас. Хүн л гэж байсан. Хувь хүн гэж байдгийг. Индивидуализм гэж байдгийг. Угаасаа байсны бүгдийг устгасан. Тэр хаавсан тэр Галилей, Бруногоос гээд цөмийн энэ Эйнштейн, Исаак Ньютоноос бүгдийг устгасан хэрнээ тэдний сэтгэсэн сэтгэлийг мөлжөөл амьдарч байгаа. Өнөөдөр Монголд тэрний зэндаанд хүрэх хүмүүс байсан. Тэр хаавсан бодоо тэр гиндэн данзангаас авах байсан байгаа. Тэд бол чинь тийх оромжтой байхгүй юу? Тэрнээс хэдэн бол Чавес хоёр их оромжтой биш. Тэд энэ үндэснийг тамалсан, үндэснийг алсан. Тэгээ юу гэнэ? Цөөхөн хэдэн хүний алж байж бид нар тусгаар тогтондоо авч үзсэн юм гинэ. Хөөе. Яста юу гэсэн үг вэ? Тий харин ийм хүн алж байж, хүн хороож байж тусгаар тогтондоо авч юм ямар юм бэ тийм. Чин зүгээр байгаа. Тийм түүх энэ хорвоо ертөнцийн байдгүй сонин гаж юм гаргаж ирэл тэгээд тэрийгэ зөвдөх өнцг болгоод. Тэгээ өнөөдөр нэг юм эмгэнэлтэй ч юм уу эмзэглэлтэй ч юм уу юм болж байна л та. Монголчуудын хувьд бүх монгол хүмүүсийн хувьд 83 сая тонноор эдгээр нүүрсээр төсөө баталсан байсан. 129 1 тонны $129 зархаар. За. Тэгсэн чинь 1 тонн нүүрс нь $70-оос доош ороод $68 орсон. Тэгээд хятадууд 83 сая тонн нүүрс авахгүй танахаас 20 сая тонн нүүрс. Тэгнэ. Энэ монголчуудын ахуй амьдрал ингээд сүрж байгаа. Одоо тэгээ нэгнийгээ барьж итгэл үүд юмруу явах юм шиг байна л та. Одоо нэг төр хувийн хөвшлийн түншлэгээд ярьдаг тийм ээ. Төр хувийн хөвшлийн түншлэл гэдгийг би маш товчхон тодорхойлгоод төр бол хувийн хөвшлийн нуруу руу гутгах шааж байгаа. Төр бол төгжил. Ойлгож байна уу? Ойлгож байна. Хувийн хөвшлөл бол төмөр байх нь шүү. Тэгээ хувийн хөвшлийн төмөр гэдэг нь бас хулгайч байхгүй юу? Ингээ хулгайч сургадаг тийм ээ. Хулгайчийнхаа нуруу хатгадаг. Ийм тогтолцоо бий болсон байгаа байхгүй юу? Тийм учраас энэ олон яам байна. Ингэж байна. Одоо том компаниудад
төр хувийн хвшлийн түншлэлийн үйл ажиллагаа яаж өрнөж яах гэхээр зэрэг жинхэнэ нөгөө хувийн хвшил дээрээ тулгуурлаад ашиг орлоготой ажиллаж итэл ямар ч техник технологи аюулгүй байдлыг мэдэхгүй төрийн нөхцөлд орж ирэл бүх юм банд. Тэгээд жинхэнэ мэрэгжлийн хүмүүс нь за ашиг гэл хаяад гараад тэгэл төр хувийн хвшлийн түншлэлийн төмпөнтэй угац зураг болоод ингээд дуусчих. Хөтлийн цэм чухал үйлдвэр дээр ажиллаж ирсэн ерөнхий интернет хийсэн залуу нь урд төр калаптер очиж ярьсан. Одоо л нэг жоохон яг өгөөж ашиг өгөх гээд ингээд ажиллаж ирсэн юм аа. Тэгээ Наранбаатар очиод бүх төр хувьчлих нөхөж явуулаад тэгээд нэг маскыг 20,000 төгрөгөөр шахаж ирсэн гэж. Ийм л юм болсон. Тийм шүү дээ. Тийм ээ. Тэгэд энэ 20 сая тонн нүрс $70-68 өгч байгаа юм. Тэгээд нөгөө бат тулгынхаа өрөнд монголчууд ч нөгөө нэг хайртай 5 толгойнхоо 2 толгойг нь өнгө өгч жоо шүү дээ. Бат тулгынхаа өрөнд нойд эрдэнэ. Урагш нь. Тийм хятад өнгө өгөхөр болсон шүү дээ. Тэр нөгөө ард түмэн маань энийг мэдж байгаа. Ард түмэн маань тэгээд ард түмэн маань ингээд эдэнтэйгээ жаргах гэлээ гэж хэлмээр. Тэгэхээр энийг одоо нэг би бол ард түмнийг хамгаалаад хайрлаад төртөө тамчаал энэ авдаг байхгүй. Тэгээд эдгээр жонхуугаа зураал тэгээд хамтдаа өхөн үгших нөө пат шалга. Одоо эдгээр жаргалтай шүү. Одоо сая юу нөгөө зандаа хүүгийн колч чинь ямар юм юу даруулчих. Юу ш таах энэ нөгөө тусгай өргөн ирчин сайд гэхээр тэгээд би тэгээд юу нөө тэр гаазын хоолоо харилцсан тусгай өргөн ирчин сайд. Би хоолоо хаагур явах юм. Мэдхгүй ямар ч лээсээ хятад руу хойд орсахаас аваад тэгээд би хоолойг дагаад орос сэргүүд нь орж ирж шүү дээ. Тэр нь Монголын жинхэнэ газар нутгийн хоол шүү дээ. Нэржээд бишгүйчүүдийн хоньны бэлчээр дээр хүчндээд хийсэн ажлаа дахиад хийн шүү дээ. Тэг нь тийм л юм болох ч. Тэгээд би энэ колдыг бол хүчингийн хэрэгээ хамсарч болоод явал тэгэл гоё одоо юма хийхгүй юу? Өөр хүүхдээ бутагалаа. Тэгээд би тэр тусгай өргөн элчин сайд гэж энэ тусгай өргөн элчин сайд гэж юу гэдэг юм бэ гэж сүхээс асуухгүй. Ийм дипломат хэрэгцээнд яриад тийм тусгай үүргийн элчин сайд гэж юм галзуу юу гэж байх вэ? Монгол улсын элчин сайд гэдэг тухайдаа төлөөлж очиж байгаа элчин сайд л байна үхээс биш. Тийм тусгай үүргийн элчин сайд гэж юм галзуу яриа. Тусгай үүргийн гэдэг нь бол би их хүнддэг гэж ойлгож байгаа. Тусгай үүрэг гэдэг нь бол ганцхан газараас чиглэгдэх юм байна. Хааняш. Ахнаар чиглэгдэх юм шүү дээ. Тусгай үүрэг гэдэг нь Монгол доторх үйл ажиллагаанд эрхчлөө бүгдийг байхгүй болох те. Бид нар одоо наа чин 21 оноос хойш одоо бүх лам нарыг бид нар тусгай үүргээр алсан юм. Тийм үү? За тэгээд ерөнхий сайдуудыг бид нар алсан юм. Тусгай үүргээр цог өсөнгөө буцлагатай тавьж яваад тэгээд дараа нь Сэдэн балаан байлгаж жагаад хамгийн сүүлд нь 44 жил төр толгойсон мундаг хүн болгонгуудаа бид нар тариа хийж ингэж тусгай үүрэг үүсгэсэн юм аа гэж. Тийм тусгай үүргийг хийж байгаа байхгүй. Тэгээд тусгай үүргийн элчин сайдууд нь одоо инх сайхан бүгд тусгай үүргийн элчин сайд болсон байж. Инх сайхан амар жаргалах гэдэг очоогүй лээ. Очоогүй юу? Очоогүй инх сайхан тавьчихсан. Дургийн лидер тавьсан. Энэ хоёр очоод тэр бомб таривсан тусгай үүргийн элчин сайд. Зандаа үгийн хол хин хол хариуцсан элчин сайд. Намбрын хоёр ч тусгай үүргэж очин зандаа хүүгийн голд очин. Тий. Батуулга очин тэдэл л утсан байлээ. Тэрнээс би зүгээр нэг юм шуулгаа хэлчихье. Ингээд одоо ард түмнийхээ төлөө явж байгаа, эх орныхоо төлөө явж байгаа энэ босоо гэвтэй гамбаач байд юм уу? Болчонтой батуулга болгоч байд юм уу? Тийм үү? Тэгээд нэг одоо ямар аргаас ч их хурлын гишүү болчоо мөнгө баясгалан байдаг юм уу? Би зүгээр та нарт хамтаа тэр хэдэн Монгол оронд ямар өстэй юм бэ та нар? Зүгээр одоо тэдэнд хайртай хүмүүс нь өмөрдөг юм байгаа гэж. Би зүгээр одоо амьд байгаа насандаа юм уу? Байх насандаа эдэнтэй бол хэзээ чивлэхгүй. Хэзээ чивлэхгүй. Энэ Монгол үндэснийг энэ муу идүүрэн доторх угаацс долоос новшнууд хэзээч дээрлэхгүй. Энийг л тэмцээл байх болно. Одоо хаваач болно. Одоо болно шүү дээ. Болно шүү. Тавилууд. Монголыг ингээл хорлол ямар яасан гэж Монгол өсч ангидаад байгаа нэлээд асуу мэднэрс. Им колдоос, зондоо хөөгийн колдоос. Алтмагийн Батулгаас
тэр хэм блэ мөнгө хязгаарлангаас тхийн шүү Ганбаатар энтрээс яасан гэж та нар Монголд өссөн гэдэг байгаа юм бэ. Тэрийгэ тодорхой. Эх оронд хайртай. Эх оронч би эх орондоо хайртай, ард түмтэй хайртай л гэвэл энэ бол алгыг би тодорхой. Энэ бол алнаа гэсэн үг. Та нарыг өмчгүй хөрөнгөө болно хураан гэсэн үг. Та нарыг ядуу байлгаж дандаа тэнд төрийн одоо өндөр зэндаанд байж өөртөө холгоо хийнэ гэсэн үг. Тэг энэ тодорхой. Дэлхийн түүхтэй. Эх орондоо хайртай гэж хэлээд Маккаминатын гашаад очоод зоригтой амар зургийг аваад үзээрэй та нар. Готын хилүүрийн загварын барилга байшин барьсан байгаа. Тэргээр мөнгө угааж байгаа энэ нөхөр. Алтмаагийн Батулга гэдэг нөхөр. Халтаа талаа мөнгө угааж байгаа шүү. Энд чинь энэ нөхөртэй бол би бол ер нь яасан гэж энэ үндэстэнд өшөрөхөд байгаа. Яасан гэж энэ залуучуудын толгойг эргүүлээд яваад байгаа. Тэр толгойн эргэж байгаа угаацсанд нь авцсан мөнгөнд нь авцсан залуучууд хогчин. Түүх үнээр л бичигдэж шүү дээ. Гүг баталгаатай. Тэгнэ. Баталгаатай бичигдэнэ. Би бол энийг найдвартай хэлнэ. Өнөөдөр намайг зөвхөж болно. Илүүгдэрж зөвхөж болно. Батуулыг зөвхөж болно. Гэхдээ тэр алдаа ханаатайгаа үлдэнэ. А миний хувьд бол баталгаатай үлдэнэ. Найдвартай ш. Би бол энийг ч баталгаатай гэж. Тэгээд нэг арт кино театр гэдэг юм дайрдаг. Би тэрийг худалдаад авсан. Тэг худалдаад авсан. Тэрийг зөндөө тайлбарласан гэж. Ах энэ юу яадгийг? Юу би үзгүй. Хууль зүйн сайд одоо энэ хаврын чуулганаар нөгөө нэг өмч хурах хуулиар оруулж ирэх гэж байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө Батулгын заавраар л явж байгаа. Чин кино манай бүх юмыг санхүүжүүлдэг юм байлээ шүү дээ. Одоо Монголын урлагийн том жүжиг том кино манай гэж эдгээр чинь нийлж татварлагчдын мөнгө тийм үү байгалийн байгалаас баялаг болж орсон тэр мөнгөнөөс шимдэг дээрэмжтэй юм байлээ шүү дээ. Энэ илэрнэ. Тэргүй. Одоо яг шүүх худалдагдсан байж магадгүй тийм үү? Гэхдээ та нар хараа хэдэн их найдаар зурсалцсан тийм ээ? Юу хөгжлийн баг өчнөө юм бэ? Тэгтэл хүний амийг аваад өнөөдөр өчнөө хүний амийг аварсан. Тэр одоо юу гэдгийг одоо амьгүй юу гэдэг юм бэ штэ? Амьгүй донор гэдэг юм штэ. Одоо ингээд хүн бурхан боллоо тийм ээ? Эсвэл одоо бурхан болохдоо аваар мамаар гинти юмар байхгүй болохоор зэрэг эрүүл эрхтнүүдийн аваад одоо хайлах гэж байгаа нүдэ ханих гэж байгаа хүмүүсийг авардаг юм дэлхийд даяар байд юм байна. Хаасаагүй байд юм байна. Тэрийг одоо олж мэдээд энэ эрхтэн шилжүүлэн суулгах аврах ийм эмчилгээ хийж байгаа амгаах юм хундаг одоо эмчнэр байна. Буянтангууд байна тийм ээ. Тэгээ Батчулуун гэдэг одоо миний найз билдэ. Миний одоо их дотны найз. Би л найзаасаа тийм эднэрийн одоо дүгнж байгаа дүгнэлт тийм уу юм гарахгүй гэдэг би өөртөө эргэлзэхгүй итгэж. Тэр хүн одоо өчнөө олон жилийн эмчилгээ тэр хүнийг яатсан гэдэг нь би юус ойлгоогүй шүү дээ. Мэдхгүй тэр нэг эргэтэн маань өднийхэн болсон бурхан болсон хүн одоо амьгүй донор гэдэг сэргэлэн гэдэг доктор нь ярьж илээ. Амьгүй донороос бид нар арга гэртээ тохироод тэр өвчин сүрэмшүү байд юм бэ. Тэр юм аваад нөгөө таархан байгаа хүмүүст ч юм уу бөөр ч юм уу суулгаад ингээд нөгөө хүн амьлаад явд юм байна л да. Тэгээ чинь Америкийн кинондос гардаг тийм Америкч хийдэг тийм юмыг монголчууд одоо хэдэн жилийн өмнө хийх юм аа. Би ч бас оролцоод дэмжлэг үзүүлээ явж исэн тухайн одоо том эрх мэдэлтэй хүмүүстэй уулзаа тийм үү. Энэ чинь одоо ламба эрүүл мэндийн сайд багтаа маш том дэлгэц өгсөн хүн байхгүй юу? Өөрөө. Тийм. Эний чинь хамгийн том ойлгосон хүн бол ламба. Тэгээд энэ юмчтай ч уулзаад тэгэлгүй яах вэ? Одоо гээд яваад маш том дэлгэц өгсөн хүн бол ламба шүү. Би бол тэгж одоо ламба сайд тэр үед сайд байсанд бас дотроо талархдаг. Тэгээд энэ эмчнэр чи ийм том юм байгуулад тэгээд одоо боломжтой бэлгэншинтэй зоригтой чадвартай хүмүүс нь гадагшаа яваад элэг бөөр юмаа солиулаад ирж тийм ээ. Тэгэхээр тийм боломжгүй хүмүүс зөндөө биш. Бид нар чи энэ дотроо тодорхой хэмжээний даатгал янз бүрийн хөнгөлт хөдөлгүүлээд өчнөө олон хүн ирүүл болсон. Өчнөө олон хүн ирүүл болсон. Тэрийг үүсгэн байгуулагч санаачлагтан тэр сэргэлэн хэн чөлөөтэй нэг нөгөө нэрийг марчлаа. Инкваторч хамгаалалтчлал доктор
Энэ манай Батчилбан энэ байхгүй юу? Тэрийг би эндүү санав. Тэгээд ийм асуудалд ороод төрхийг шорон даваа явчлаа. За шорон даваа явдаг хүн би юм уу? Энэ паркт 2 удаа болсон, 3 удаа боллоо. Тэгээд сая мөн одоо 8 дахь стейт гэж яриад байгаа тэлгчэд авсан. Сахартай, толгойн орооч орхоо. Ийм хэцүү биетэй хэрнээ хүн зоныхон буян иргэдийнхаа эрүүл мэндийн төлөө зогссон. Энэ улс төрч төр иргэдэн дээрэмдэж явж байгаа хүмүүс. Ард түмний маань дээрэмдэж байгаа. Ард түмний маань, ард түмнээ тийм үү? Тийм байгаа. Тэгэхээр ялгаа том байгаа бол тэгэнгүүт нь шорон даваач чи насилкаар давж залтах шүүх оролдоо нэ авчаа зогсож шүү. Тэгээ манай хэн цогцоор юун дээр битсэн байлаа цогцоор миний найз юу гэсэн гээд пэйж дээр битсэн байлаа. Шулмаа шулж бурхнаа ялж байгаа юм байна гэдэг. Тий. Тэгэхээр хийж байгаа мэдэхгүй шулм нь хэн өнөр гээд нэг сэтгүүлч байдаг шүү өнрөө зариг гээд. За. Тэр чин би тэрний нэг юу гэсэн тэр чин тэр анх тэр энэ Бачулбангаар бол тийм үү. дайсан юм байлээ. Тэрний л тэр юуг тавьсан байлээ. Тэгээд тэрийг сая эмгтээчүүдийн баяр маяр гэдэг энэ Оросын зохиосон үлгэрээр суллаад зөрүүлэл энэ хүнийг л буян хийлээ гэж уурн хүрсэн байгаа. Тэр мөнгө байсаалан өнөрч адилхан шаарна. Тийм л юм болсон юм байлээ. Сэтгүүл зөв гэдэг том ёс зүй шүү. Ёс зүйгүй сэтгүүл зүй гэдэг бол байж болохгүй зүйл л дээ. Сэтгүүл зүй гэж Монголд байхгүй болсон юм шиг байна. Угаасаа байхгүй. Ёс зүй байхгүй чи яаж байх. Тий. Тэгэл би бодохгүй. Тэгээд эрхлөө чи хааваа. Хов хүний эрх чинь хааваа. Энд төрөл гайвалдаг. Төрөл дарамт үзүүлдэг тийм үү? Тийм учраас энэ одоо олон хүний амийг аварсан хүнээ яам нь яаж хамгаалах юм? Эмчлэн яаж хамгаалах юм? Чив чимээгүй. Босох ёстой тэр эрхтэн шилжүүлэх төвийнхэн бүгд босох ёстой. Эрүүл мэндийн сайд чинь завгүй байгаа шүү дээ. Эрүүл мэндийн сангаа дээрэмдэл энэ хэдэн нэг юм том эмнэлгүүдийнхаа дарга нарыг сойлвол тэндээс сулгаагаа их гэж завгүй явж байгаа шүү дээ. Тийм бодох завгүй явж байгаа шүү дээ. Харамсалтай. 30 сайттай болчихлоо шүү дээ одоо. Тэгээд дахиад дэд сайд тавигдана гэж яг 20 дэд сайттай болох. Оо сайн. Одоо бүр илүү нэмээд 60 гаруй болоо тэгээд дампуурах. Тэгээд би одоо бодож байгаа эднийг өгцруулъя гэдэг хэрэг багч юм байна. Ингээд хаяад Аргентин шиг болоод ингээд олон давнан гот гэдэг дампуур. Энэ ерөөс ингээд чи бодолтой ерөнхий сайдны хурлын дарга нүүрсний холгааш тий. Тий. Тэгээд нөгөө 126 чинь 126-аар хам хэрэгтэй болоо хавлаа шүү дээ. 126 ардын их хурлын юу лээ парламентын гишүүн шүү дээ. Бүгдээрээ хамаатан болчихсон. Хамсаат болчихсон. Халтмаагийн батлах чи одоо энэ төмөр замын зөрүү мөнгнөөс 13 орчим их 80 төгрөг. За тэгээд нүүрсний бүх юуг явуулж исэн. Одоо нөгөө цорын ганц их оронч байгаа шүү дээ. Нөгөө хиншүү гамбаа. Тэр чин л ихэд эхнэрээр 27 тэрбум төгрөгнээ хөл суулттай ажилласан байдаг шүү дээ. Би их орончтойроо хөлсөө хуулуулаад тэгэл их орончтойгоо найл орол явна. Агуу их орончт нь бол 44 их 80-ыг хулгайлцсан байгаа шүү дээ. Энэ мэдхгүй дээ тэрийг мэдхгүй энэ монголчууд бол хайр. Тэгээд хогч нь ер нь бол ингээд уландаа бүр ингээд нураа чинь уландаа л байж байгаа босч ирсэн хүмүүс ш дуулна ойлгохгүй. Чин та нарыг эрх чөлөөг авчрахаас бүгд гуйлах чи уландаа л байсан шүү дээ. Тэгээд өөртөө хийсэн гэсэн энэ хогшгол энэ 90 оны авсан хогшголыг чинь бүгдээр явчих хийцэг гэдэг. Бид нар юу ч хийгээгүй. Ийм балаа мангар бид нар хэрэг байхгүйсэн шүү дээ. Ийм мангар юм ярьцгаадаг. Чи бүгдээрээ усаад ингээд хийдгийг лээ одоо харъя. Би тэр Томас Джефферсны өвшөн дээр очиод үнэхээр ахнаараа багшаад нэг тийм огшоод ингээд нэг би ч юм тэгээд сая тэр 90 оны 4 сарын 27-нд та нар бичлэгийг тавьсан байлээ. Та ингээд тэнцээ ингээд залуучуудыг хойш нь болгоол би үг хэлээл тэр бичлэгийг Жудган Баярмаа тавьсан байна гэсэн. Тэгээд тэрийг үзээд өөрөө ихгүй өөлсөн. Тэгээд ингэж авчирсан эрх чөлөө тэгээд ахнарлуу маань нулимж байгаа. Тэгээд 90 оны тэр үйл хэрэгт оролцож байсан хүмүүсийг нулимж байгаа. Тэгээд, одоо тэрийг авчирсан
та нар одоо ингээд байхгүй болчих юм бол эргээд тэр харанхуй тэр шоронгийн ухаангийн амьдралдаа яаж амьдарцгаах би л авч чадахгүй. Гэтэ энэ хүүгийн надтай нэг залуу таараад нэлийн одоо сөрхий би хатаа гайгүй залуу тааралдаад би за хаан тааршин хэлвэл дэми тааралдаад танай намал аваачаад одоо ингээд энэ засаг руу орвол хамаг юм болчихлаа. Одоо үед нэг тэнцээд ерөөсөө хэрэг байхгүй бид нар гадагшаа яваад ингээд улс оргоо залах гэж ярьж шээ. Тийм харцаагүй бодолтой хүмүүс байхад яаж улс хөдлөх юм? Өөр над руу буруугаач гэж шээ. Танай намал. Би тэр нөхрийг хамгийн хангалуун газар очих боломжтой бөгөөд хувийн өмчтөр боломж бүх юм бид нар нээж дээ. Тэгэхээр өмнөөс та нар л ингэчлээ. Та нарын намал ийм болголоо. Бид нар одоо энд тэмцээд хэрэггүй гадагшаага яваад амьдрал. Гадаад гараа. Тэгээд гадаад гарах хэрэг нь хэн авчирсан? Гүг харин би ярьж шít гадагшаа явна гинэ. Тэгээд Улаанбаатар асууд гадаад хосолтоод явах юм хэдэн хонд хэн авчирсан? Тэр хүнийхээ өмнөөс тэгээ хэлж шít. Харин тийм эргүү юм л болцоо та. Ийм гадагшаа явахын одоо болиулдаг тийм тогтолцоо бид нар нээлттэй болгосон шүү дээ. Тийм шүү дээ. Таг харанхуй гэдэг нь болгосон. Та нартай амьдрахгүй те. Та нар намал одоо ийм болгочихлоо. Таг харанхуй ийм маастай, ийм ард түмтэй. Тэгээд нэлээд сэхэтэн царайтай нөхөр. Бэр. Нөгөө талаар би нэг юм харамсаж байгаа нь энэ сэхэтнүүд их аюуншигтай хүмүүс ш. Нэг муу жоохон юм уншаа судалцсан те. Тэгээд хаашаа наалж амьдардаг тийм ээ. Бөхшөө хэдэн галтар төгрөг олж зузаалж амьдардаг нэг та нөгөө дипломат царайтай сэхэтнүүд байна шүү дээ. Тийм бэртгчин сэхэтнүүд. Сэхэтэн сэтгэгч 2 онд. Сэтгэгчт нь түр одоо чойн нэг сэтгэгч нь би. Эренчин доктор сэтгэгч юм гэж хэлнэ би. Амар шайдыг сэтгэгч гэж хэлнэ. Тэ? Сэтгэгч нь л үсэн юм чи. Бид нар ондоо байсан. Тэгэхээр тэднийг шиглэж амьдардаг хүмүүс нь бол одоо тэр нэг хайртай ард түмэн гэж. Их оронч улс төрчтэй юм байна. Одоо Сербид ингээл саягаар иргэдэн гараалж ихсэж जैन те. Энэ дарангуулагчаасаа салах гал тэнгуут нөгөөдг нь ингээл тэр хэд дуу чимэөхөр хүний хингэрэг тоороо тэгээд нөгөө хүн орон зайгаа алддаг юм байна шүү дээ. Тим юмар тэр иргэд рүүгээ харлаа. Одоо би нэг юм хараад байгаа энэ би юм дээр хэлж ирсэн нэг инээмсэгсэн дарангуйлал. Тий. Хөмсөг зангидсан дарангуйлал. Тэгээд хойд гүших бол тийм хайдаг төсөрдүүд одоо FC-ко байна. Нөгөө уртлынхаа нэлчин сайт юм байлаа. Тэр чинь яг тэр нь баригддаг байхгүй шүү дээ. Одоо тэгэл дэсэнгээ дараачаас сурталгаа хийгээл тийм үү. Яг хятад бол тэхгүй байгаа шүү дээ. Зүгээр чимээгүй нэмсгэсэдтэй юм дангуул тэгж байж нөгөө ерөнхий сайд 0 ч юу гэлээ алтаас суулгүй базар хамтсан. Тэгэхээр одоо бүр сүултээ би нэг хүмүүсийг нагуун бэлэг гинөө. Нагуун бэлэг гэдэг хин ичтэн байна уу? Урд эмчилгээ хийдэг. За мэдгүй. Тэр л бол одоо хүмүүс надад бас гомдно. Бэлчж байна. Тэр очиод ирүүл болоод байна гэнэ л те. Тэр нагуун бэлэг ийм тан хийдгүү гинэ. Тэгэл ирүүл болгодог юм. Тэр одоо яадаг гэсэн үг юм. Одоо мэдхгүй тэгэл ирүүл болоод байна гэнэ хүмүүс. За санкал биеийн дээр юм гардаг хүмүүс ирүүл болж байгаа нэг хавдар наалга болж байгаа нэг нагуун бэлэг гэдэг хүн байна. За мэдгүй сонсож. Би бол яг зөв хүнийх нь хувьд хүнийг ирүүл болгохын төлөө явж байгаад нь хүндгэж байна л да. Тэгээд одоо миний таньдаг хүмүүс зөндөл явж байна лээ. Би бол тэр нагуун бэлэгч байна уу, ягуун бэлэгч байна уу хинт ч итгэхгүй. Би зөвхөн өөртөө өнөг ш. Өөртөө итгэн. Миний тарих бол асар хүчтэй байхгүй чиний тарих тийм үү? Тийм. Чи үхсэхий чи өөрөө мэддэг болохоос биш хэн нэгэн лам мам мэдэхгүй шүү дээ. Ийм мохоршгоор амьдраад байх юм хүн өөдлөхгүй. Жишээлбэл одоо би TV5-аар дээр харж ирсэн маа нэг нэлээ арх удаг байрын нойрчшгаа нэгдсэн болов гэмээр уруул нэг авлагаад амгацсан лам. TV5-аар уцаар асууж байна нэг айл. Байна уу, цаан байна.
Манайх одоо ингээд одоо хүүхд цогтой болох шиг нэ. За. Тэгсэн чинь шоо хаяа. Одоо дуудахгүй хүүхдээ олон дөрвөн сарын дараа тэгин мэгэн хүүхдтэй болох юм байна гэж. Тэр лам хүүхдтэй болохгүй байгаа бол тэр ламтай ял унтчихгүй. Тэр нөхөр нь хүүхд хийж чадахгүй юм байна шүү дээ. Тийм байл. Тийм. Тэгэхээр локер бодлоо тий. Тэгэхээр тэр шоо хаяа хүүхдтэй болох гинэ. Тийм. Гэхдээ ийм юмар амьдрах юм бол яаж хүн байх вэ? Тийм. Шинжлэхүү би бол шинжлэхүү хаанд үнэмшдэг. Би бол хэзээ ч мохорсгоор амьдрах дурггүй. Сони өчигдөр би нэг юм би нагуун бэлэг гэж хэллээ шүү дээ. Тэр хүнийг муулж байгаа юм шиг шүү би. Тийм. Тэр хүн хичээж л байгаа. Гэхдээ тэр хүнээр дамжуулж зөөлөн бодлого нэг ялуу үг тий. Зөөлөн бодлогоор ингэн гэл тий. Хайрын мөнгө, хайрын бие. Тэгэл тэнд нь очихоор зөв ингээд нэг CD сонсгодог юм. Тэгээ нэг дүрсээ нөгөөх нь гарч ирдээ юм байл та. За. Нөгөө нагооч гэнэ ямар ч гэнэ хүн. Тэгэхээр тэнд үнэмшээлгүй амтуу уйлах юм гинэ. За. Тэгээ нэг юу л аава намайг ашиглаад тэгээд уйлаад байсан шүү дээ нэг Иесус юм. Тий. Үгүй одоо энэ бол ард түмэн юм байна тийм үү? Тийм байна. Энийг л ард түмэн гэдэг байна шүү. За. Тэгээд энэ нэг би өчигдөр битсэн нэг саруул ухаанаас илүү сайн нөхөр гэж үгүй мунхан хилэнгээс илүү муухай байсан гэж үгүй хатамж явуулах хамттай ариу амьд тустай гэдэг их хаан хэлжээ. Тэрнээс биш агуу Монгол цус агуу суу бэлэг агуу цэвэр бохир цусны тухай ерөөсөө бичсэн нус төвчөнд дөрж байхгүй ер нь аливаа юм дээр байхгүй шүү дээ. Тэгээд их хаан болвол эрдэм мэдлэгт нэг их стэйц мэд хүндэлж төрд ашиглаа ил зөрөгтнийг нөхөр мэд хандлаж их үйлс зүтгүүлэл гэж хэлсэн болгоос биш. Туснууд нь ялгаж байгаад мохор сүсгт автаад агуу их орончийг дагаад амьдрэх гэж нэг ч үг хэлэг байгаа шүү. Тэгээ хаан болвол хэлсэн байгаа те тэр эрдэм мэдлэггүй сул дорог хоны бэлчээрлөө хөөж явуул гэж. Одоо хэрүү их хаан байх юм бол манай монголчууд баг дийлэх хоны бэлчээрлөө хөөгдөх байхаа. Би тийм өчтөр битсэн. Тэгээ доор нь манай нөө цэвэр цэснийхээ орж ирж юм бичээгүй л лээ л дээ. Аль одоо болж байгаа баха тэгээ. Тэгээ. Би бол чи харин гоё юм шийдчихлээ. Саруул ухаанаас илүү сайн нөхөр гэж үгүй. Мунхан хилэнгээс илүү муухай дайсан гэж үгүй. Хатамжилж явбал хамаг тустай, ариун явбал амьд тустай гэж одоо ээж хааны хэлсэн үгээр энэ одоогийн ярьж байгаа яриаг жаргая гэж бодлоо. Зүгээр 19-р зууны 10 жахт би харин тэрийг хэлүүлээ. Мөн ч одоо хэлж байгаа дахиад хэлье гэж бодлоо. Тэгээ Монгол хүн мангас гаралтай махан гэж ч омог өрх оюун бодол батгүй гэж хэлсэн байгаа юм. Мөн дэми хэрвлэг хэрэгсэлгүй дүлийн хүн шиг вэ дээжс цусрдгийг төвчж галзуу хүн шиг яв гэж хэлж үлдээсэн байх юм. Тэгэхээр яагаад ийм үг хаялга үлдээгээд байгаа юм бэ гэдгийг л ухаарчих юмсан л гэж бодож. Ерөнхийдөө бол Монгол дэлхийд яриад юм галзуурч байна. Тэгж байна. Тэгэл одоо их гой үг хэлээд байгаа болтой юм хоорондоо ярьж байгаа яриа. Их л сайхан байгаа болтой маа тэр хэлж байгаа хараалын үг мөгөн тийм үү. Тэг ингээд байвал балууных нь Монгол үндэстэн Монгол зонголоор оршиход энэ хотлоо их орончдыг энэ нэг л их орондоо ард түмдээ хайртай шаарт өөрийгөө хайрлаг хүн бусдыг ч хайрлна гэж бахад тийм ээ хаа. За өнөөдөр ярианы хүрээд жаргаж जैन тэгээд нэг хэд хоноод ирэх бах тэгээд эрхчлөө яриа. Ахыг ажилласны дараа бид лохоцоор үргэлжлэх бах. Лохоцоор үргэлжлэх үү? Тэгээ лохоцоор үргэлжлэнэ. Тэгээ. За тэгээд анхаарал тавьсанд баярлалаа. Баярлалаа. Ах сайн удаа. За.